За юу цон рэпер Don Dior тэгээд миний топ 10 дуутай танилцгаая. Нэгдүгээр Suicide Boys $3 тийм альбом байдаг. Тэгээд хэрвээ мэдэхгүй бол тэр альбомыг сонсоорой. За нэгдүгээр Suicide Boys. За Suicide Boys болохоор ер нь бол underground төрөлтөө баг хаан гэж хэлж болохоор Ruby Scream гэсэн хоёр хүнээс бүрэлдэхүүнтэй маш удаан underground rap-ийг ерөнхийдөө хөгжүүлсэн нэлээд ахмад хамтлаг гэж хэлж болно. Саяхан ер нь бол одоо Америкт ерөнхийдөө баг залуу үеийн 50 Cent гэж хэлэгдэхээр одоо байсан rapper гэхдээ одоогор бол нас барцсан. The Rest in Peace Pop Smoke Dior. Энэ залуу нь болохоор ер нь бол гарч ирээд удаагүй гэхдээ саяхан болохоор нэлээд алдаг хийн даун дээр одоо ингээд бодулсан байгаа. Гэхдээ Pop Smoke Dior сонсох амар дуртай. Та нар хэрвээ сонсоогүй сонсоо. Rest in Peace Pop Smoke. She like the way I dance. She like the way I move. She like the way I rock. Зя саяхан бас ер нь дэлхийн нийтийг сайд альбомаараа бараг дэлхийн нийтийг тэр чигт баг гонглуулж чадсан SoundCloud rapper залуухан XX-Tentacion гэдэг залуу байсан. Тэгээд бас нэг гангуудад бас нэг ингээ бас гадуур явж байгаа буудалцсан. Тэгээд би сайд гэх дунд нэлээд дуртай. Тэгээд сонсог хүмүүсээ сонсоорой. Бараг сонссон байлгүй тий. Би ч гэсэн сайд альбом Lost гэсэн альбом хийжсэн 19 оны 9 сард хаа. Тэгээд ер нь бол найзаас нэлээд их туршлага судалсан. Яа, танилцуулах дараагийн дуу болохоор мөн бас Lil Peep гэдэг залуу уусаа хүн болгол мэдчихэж байгаа. Тэгээ XX-Tentacion хоёрын хамтарсан Falling Down гэдэг баг энэ хоёрын хамгийн ихний хамтрал бөгөөд хамгийн сүүлийн хамтрал байсан гэж би боддог. Тэгээд энэ дуунд би маш их дуртай. Тэгээ Lil Peep, XX-Tentacion, Rest in Peace. Зя дараагийн дуу болохоор мэдээж одоо Billboard ч вэ, юу ч вэ, Spotify, iTunes ч вэ, ер нь тэр юун дээр одоо сая хідэн баг Grammy авсан бай мэдэхгүй байна ч гэсэн залуухан үнэхээр шилдэг хизээж өмнө харж байгаагүй цэвэр бас нэг жоохон emo rap эмогоор дуулдаг Billie Eilish. Тэгээд би болохоор Billie Eilish I don't wanna be you гэдэг anymore гэдэг энэ дуу маш их дуртай. Тэгээд анх яг Colors-ийн live-аас харж байсан. Дэлхийн нийтээр л одоо баг Billie Eilish дараагийн дуу нь юу болдоо гэж баг хүлээж байгаа. Үнэхээр гоё. Урт бол чинийх, хугацаа бас чинийх. Хязгааргүй гигабайт. Unlimited mode. Дараагийн дуу болохоор Young Thug, Travis Scott, Franchise. Энэ болохоор одоо яг би 7 хоногийн өмнө зүтгэсэн үү 7 хоног хүрээгүй юу баг Franchise одоо Billboard-ийн номер 1-т явж байгаа дуу. Тэгээ одоо мэдээж дэлхийн нийт баг Travis Scott-ийн альбомоос хойшоо одоо шинэ альбом руу орсон юм байлээ. Тэгээ баг тэрний баг эхний дуу гэж хэлж болохоор юм шиг надад сайн мэддэг. Тэгээ Travis Scott үнэхээр галзуу залуу live performance бүр одоо баг $500,000 нэг удаа live performance хийдэг гэж би сонссон. Тэгээ одоо баг дэлхийн баг Travis Scott-оор амьсгалж ийн дөө. Тэгээд гутал болон өөрийнх нь merchandise тэгээд Astro World гэсэн бүх юм зүгээр арах нь баг үнэхээр амар ажиллаж байгаа. Өөрөө усан music producer юм байлээ. Тэгээд shout out to Travis Scott. Best it's Lee. Yeah, in my white tee. Yeah, call the bike Williams for the hype please. Зя миний дараагийн дуу болохоор Weekend After Hours. Тэгээд сая бас Weekend үнэхээр галзуурсан шүү дээ. Одоо After Hours гэсэн дуу нь ер нь ингээд 3 партаас бүрддэг юм байлаа. Би өөрөө ингээд судлаад сүүл биелэн ингээд судлахад бол 3 талаас бүрддэг. Бараг тэр альбомных нь
хамгийн шилдэг дуу гэж хэлж болохоор миний хувьд би сонссноос л дүгнж байгаа. Тэгээ мэдээж Weekend-ийг та бүхэн мэдж байгаа л үү сая Blinding Lights гэдэг дуугаараа баг. Гэхдээ яг тэр цомог нь болохоор 90 оны стил одоо тийм нэг диско стилийг жоохон өөр төвшөнд оруулж ирсэн юм шиг надад санагддаг. Тэгээ би Weekend-ийн дуунуудыг маш их сонсох дуртай. Зя дараагийн дуу маань болохоор за энэ Black гэдэг залуу байгаа. Problems гэдэг дуу байгаа. Ер нь бол Black-ийг нэг сайн мэдэхгүй байж магадгүй. Гэхдээ энэ дуугаараа яг 18 онд хит болоод яг найз яг дэлхийн хэмжээнд бас том репродюс бай, том юм хүмүүстэй хамтарч яг дүнж хэлжсэн үе гэж боддог. Тэгээд яг жинхэнэ топ нэг дуу нь болохоор би яг хувьдаа Problems гэж боддог. Тэгээд хэрвээ сонсч амжаагүй эсвэл энэ артистыг мэдэхгүй залуучууд байвал сонсч үзээрэй гэж зөвлөмөр байна. Yeah. За мэдээж Post Malone, 21 Savage, Rockstar урлаг одоо юу гэх юм те мэдээж артист хүмүүс одоо тархиндаа ч юм уу эсвэл юундаа мэдээж маш яг одоо Rockstar шиг амьдрахыг амар хүсдэг. Тэгээ бүх юмдаа хүрсэн амжилтандаа хүрсэн фэнүүд нь ингээ байждаг яг Rockstar шиг амьдрахыг би ч гэсэн хүсдэг. Тэгээ энэ дуунд ер нь амар дуртай. Эцэнийг өдөр Rockstar болох л гэдэг. Монголда. Yes sir. Зя танд гэж сонирхуулаад хамгийн сүүлийн дуу болохоор Солонгосын одоо MK Drain гэдэг одоо ерөнхий лейблийн одоо яг миний нүдэнд тусаад одоо яг ер нь бол Солонгосын зах зээл гэхээсээ илүү Европын зах зээл рүү орж чадж байгаа нэг л артист байгаа. Тэгээ одоо та Show Me The Money занаас ерөнхийдөө бол харж лээсэн баг. Тэгээ Lupi Nafa гэдэг. Гэхдээ би болохоор энэ Blue-гийн артист амар дуртай. Жохон сүнслэг дуунууд бүгдээрээ сүнслэг нэг жохон тийм нэг яхаарахгүй л нэг октоодыг нэг хайлуулдаг дуу хийдэг санагддаг. Гэхдээ яг миний хувьд болохоор надтай хамгийн түрүүн надад амар таалагдсан дуу болохоор энэ I Am гэдэг дуу байгаа. Зяд мэддэгч мэддэггүйч хамаагүй миний 10 дуудаа танилцсан бүх залуучуудаа баярлалаа. Тэгээд хэрвээ мэдхгүй залуучууд сонсоогүй зүйл байвал энийг сонсоод бас миний мэдэрч ирснийг бас мэдрээсэй гэж хүсэж байна. Тэгээд миний 10 дуудаа хамт байсан бүх залуучуудаа баярлалаа. I'm sorry. 또 말해서 뭐해. 또 닌기 명예 대체 뭐가 중요해. 내가 울어도 just the way I am. 술을 마셔도